Өнөөдрийн хүрх хэрэг өнгөрсөн зууны 60-аад онд Америк нэгдсэн улсын Линкольн гэх жижиг хотод жирийн нэг гэрийн эзэгтэйтэй тохиолдсон явдал бөгөөд энэ хэргийн талаар болон таамагуудын хамт хүрэхээр бэлтгэлээ. Өнөөдөр өгүүлэх түүхийн эзэн бол жирийн нэг гэрийн эзэгтэй Джон Риш юм. Тэрээр нөхөр Мартин Риш болон хоёр хүүхдийн хамт жижиг хотод амьдардаг байж 1961 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тухайн хотын цагдаагийн газарт нэгэн эмэгтэй дуудлага өгсөн юм. Дуудлага өгсөн эмэгтэй сандарч твцсэн байдалтай байсан бөгөөд хөр шайлын эмэгтэй учир битүүлгээр алга болсноос гадна твдэх шалтгаан болсон өөр нэгэн зүйл нь алга болсон эмэгтэй гэр дотор нь болон гадна талд нь цусан толб олдсон тухай мэдэгджээ. Энэ алга болсон хүн бол хадагтай Джон Риш байлаа. Дуудлагын дагуу цагдаа нар ирж гэрт нь үзлэг хийхэд галтгооны өрөөний хан болон шалан дээр цусыг санагдуулан толб болсон байснаас гадна утасны харилцаар утаснаас салгаатай хогийн савн дотор байсан байна. Үүнээс гадна хогийн савнд байдаг байрандаа биш өрөөний голд байсан бөгөөд дотор нь ликерны хоосон шил, шар аригны хоосон лаазнууд байжээ. Хожим түүний нөхрийн хэлснээр ликерыг тэд өмнөх өдөр нь хамт уусан бол шар аригны лаазыг хаанаас гарч ирснийг мэдэхгүй гэсэн байна. Тэдний галтгооны өрөөний ширээн дээр утасны лавлах дэлгээтэй төргөн тусламж аврах ангийн дугааруудтай хуудас нээлттэй байсан ч хожим тогтоосноор тэдний гэрээс тэр өдөр ямар ч аврах албаны дугаарлуу залгаагүй байсан гэж. Тэд ихлэд хадагтай Риш шиг амиа хорлсон гэж үзээд гэр дотор нь гэрийнх нь эргэн тойронд тайсан ч үр дүнд хүрээгүй юм. Хожим хотын цагдаа нар Джон Ришийн алга болдог өдрийн үйл явдлыг хангалттай сайн тогтоосон бөгөөд тэр өдрийн үйл явдалтай хамтдаа танилццгаая. Тэр өдөр Ришийн гэр бүлийн өглөө эрт эхэлсэн бөгөөд нөхөр Мартин Риш нь өөр хот руу томилтоор явж байсан тул хадагтай Ришт бэлтгэх зүйл их байсан байна. Нөхөр нь 8 цагт нислэгтэй байсан тул гэрээсээ өглөө 7 цагийн үед машинаараа онгоцны бод руу гарсан гэжээ. Нөхрөө өдөж өгсөний дараа хадагтай Риш 2 настай бага хүүгээ хөрш бүсгүй Барбара Беркерийн гэрт оруулж өгсөн бөгөөд том охинтойгоо хамт шүдний эмнэлэг рүү хотын төв рүү явах хэрэгтэй байна гэж хэлээд өөрийн 51 онд үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Chevrolet маркийн машиндаа сууж явахыг нь харсан гэж хөршин мэдэгджээ. Хадагтай Риш шүдний эмнэлгээс гараад охинтойгоо хамт дэлгүүр орж хүнс цуглуулсан бөгөөд тэр үеэр нь шуудан зөөгч болон сүү хүргэгч нар ирж гэрээхний үдэнд үлдээгээд явсан байна. Тэд хоёулаа хожим байцаагцсан бөгөөд тухайн үед хэвэн биш зүйл анзаараагүй гэжээ. 11 цагийн үед хадагтай Риш охинтойгоо иргэн ирж бага хүүхдээ хөршийн хөлсөө авсан юм. Хадагтай Риш гэртээ орж хүүгээ унтуулсан бөгөөд өөрөө өдрийн хоолоо хийж эхэлж энэ үед тэдний тхиим цэвэрлэгээний ажилтан ирж нөхрийнх нь хувцсыг авсан юм. Өдөр 13 цагийн үед хөрш Барбара өөрийн хүүгээ Ришийн охинтой тоглуулахаар авчирч тэр үед хадагтай Риш гадаа цэцгэн мандлан янзаж байсан бөгөөд ямар нэгэн хачирхалтай зүйл анзаараагүй гэсэн юм. Хожим тодорхой болсноор Ришийн гадаа тоглож байсан хоёр хүүхдийг хадагтай Джон Риш 14 цагийн үед хөрш Барбарыг гадаа тоглуулахаар авчирч үлдээснийг Барбара тэр үед анзаараагүй байна. Харин хүүхдүүдийн хэлснээр хадагтай Риш тэдэнд удахгүй эргэж ирж аавна гэд явсан гэсэн юм. Үүнээс 15 минутын дараа буюу 14 цаг 15 минутанд хадагтай Риш гадаанаа байх машинаасаа буугаад гараж руугаа орж байхыг нь Барбара цонхоороо харжээ. Тэр үед хөрш нь хурдтай алхаж байсан бөгөөд гартаа улаан өнгөтэй зүйл барьсан байсныг харсан ч яг юу гэдгийг нь харж чадаагүй гэсэн юм. Энэ бол мэдэгдэж байгаагаар хамгийн сүүлийн удаад Джон Риш шиг хэн нэгэн харсан мөч байж. 15 цаг хагасын үед Барбара хүүтэйгээ дэлгүүр явах болсон тул Ришийн охиныг гэрийнх нь үдэнд өргөж өгсөн байна. Тэр үед Барбара Джон Ришийг болон өөр ямар нэгэн зүйл анзаараагүй бөгөөд охин нь өөрөө гэртээ гүн орсон гэжээ. Хөрш эмэгтэй Барбара цагийн дараа гэртээ ирэхэд тэдний гадаа Ришийн охин зогсож байсан бөгөөд гэртээ ороход ээж нь байгаагүй. Гэрт нь энэ тентгүй улаан будаг болсон байна гэж хэлсэн юм. Энэ бүгдийг сонсож гайхчихсан Барбара охинтой нь хамт гэрт нь ороход хадагтай Риш байгаагүйгээс гадна галтгооны өрөөнд цус болсон байсанд сандарч твдэн цагдаад мэдгдсэн байна. Иймэрхүү нөхцөлд нэн төрөнд гэр бүлийн нөгөө гишүүн шижиглэгдэж шалгагддаг бөгөөд нөхөр Мартин Ришийг цагдаа нар яарвчлан олж холбоо тогтоожээ. Өмнөд орцсончлан Мартин тэр үед томилтоор өөр хотод явсан бөгөөд энэ тухай утсаар сонсон даруйда ажлаа орхиод гэртээ ирсэн байна.
Нөхрийнх нь байцаах явцад ямар нэгэн с ิจ гтэй зүйл олдоогүй бөгөөд тэр үед өөр хотод байсан нь хөдөлгөхгүй баримтаар нотлогдсон юм. Нөхрийнх нь хэлснээр эхнэрт нь гэрээ орхиж явах ямар нэгэн шалтгаан байхгүй гэсэн бөгөөд хэн нэгэн дайсан ч түнд байгаагүй гэсэн юм. Мөн тэр үед гэрээс нь юу ч алга болоогоос гадна эхнэрх нь хувийн эд зүйл, бичиг баримт, хитвч, мөнгө зэрэг нь ч гэртээ байсан гэжээ. Шалгалтын явцад 3 ч цустай хурууны хээ олдсон ч хэнийхээ болохыг нь тогтоож чадаагүй юм. Учир нь хатагтай хурууны хээ урд өмнө хаанч авагдаж байгаагүй тул түүний хээ юу өөр хүнийхээ эсхийг хэлэх боломжгүй байжээ. Галтгооны өрөөний шалан дээр байх цусыг хэн нэгэн эсвэл хатагтай риш ч юм уу арчхыг оролцсон бөгөөд газарт ахуйн цаас эн тэндгүй байсан байна. Цагдаагийнхны үзнээр цусны тархсан байдлаас үзэхэд тэмцлийн уус мөр байж болох юм гэж таамагсан ч хэнтэй тэмцэлсэн талаар ямар ч таамаг байсангүй. Цусны уус мөр гэрт хаасаагүй байсан ч галтгооны өрөөнөөс бусад хэсгүүдэд баг зэрэгэл байсан юм. Унтлахны өрөөнд 3 тусал цус, хүүхдийн өрөөнд ганцхан тусал, шатан дээр 8 тусал байжээ. Энэ цусан мөр гадагш дагуулж байсан бөгөөд Жоны машинд хүрч байж. Түүний машинд 3 газар цус болсон байсан бөгөөд бүгд машины гадна хэсэгт байсан юм. Маш их уул мөр байгаач цагдаа нар яг хаана энэ бүгд эхэлж цус алдаж ихснэг тогтоож чадаагүй байна. Үүнээс гадна хатагтай Жон Риш өөрөө энэ бүх газраар явж цусан мөрөө үлдээсэн үү? Эсвэл хэн нэгэн түүнийг зөөвөрсөн үү гэдгийг ч тогтоож чадаагүй гэж. Үүнээс гадна энэ цус 100% Жоны цусч гэж тогтоогоогүй бөгөөд учир нь тэр үед ДНК-гийн шинжилгээ байгаагүй юм. Жон 1-р бүлгийн цустай байсан. Гэрээс нь олцсон цусч мөн 1-р бүлгийнх байсан ч 1-р бүлэг гэдэг бол хамгийн элбэг байдаг цус тул 100% хэлэх боломжгүй гэж үздэг байна. Эдгээр цус нь олон газарт тархсан ч цусны хэмжээ тийм ч их биш. 200 гаруй грамм гэж тогтоожээ. Энэ нь амь насанд халтай хэмжээ биш юм. Иймэрхүү хэрэг олон нийтэд хүрэхэд янз бүрийн байдлаар алга болсон хүнийг харсан гэх мэдээлэл ирдэг бөгөөд энэ удаад Жоныг сүлд Барбара харснаас хойш хугацаанд харсан гэх хүмүүс гарч ирсэн байна. Тэрээр толгоогоо алчуураар ороож даарсан мэт бүгдийсэн байдалтай явж байхыг нь харсан гэх 2 чиргэн гарч ирсэн ч энэ мэдээлэл батлагдаагүй. Тэдний нэг нь эмэгтэй хөлн цус болсныг анзаарсан ч гэж мэдэгджээ. Гэхдээ түүний харсан гих газар эхний хүний харсан газраас ч нэлээд зайтай байсан юм. Тэгэхэр цус алдаж буй хүн ганцаараа тийм хол яах гэж алхаж явах вэ гэд энэ мэдүүлгийг онцгой анхаараагүй байна. Ришин өөр нэг хөрш айлын сурагч охины хэлснээр тэр өдөр хичээлээсээ ирж байхад тэдний гудамжинд байх үл таних машиныг анзаарсан бөгөөд энэ машин Ришин гэрийн ойролцоог зогсож байсан гэжээ. Гэвч энэ мэдээллийг өөр батлах зүйл бас олдоогүй байна. Одоо энэ хэргийн таамагуудыг хүргэе. Зарим нэг нь Жон Ришиг өөрийгөө алга болсон мэт харагдуулаад зугтаасан гэж үздэг бөгөөд ингэж үзэх шалтгаан хожим гарч ирсэн юм. Жирийн нэг гэрийн эзэгтэй учир битүүлгээр алга болсон. Олон ч хүний анхаарлыг татаж байсан бөгөөд нэгэн сэтгүүлч энэ хэргийг сайн дураараа мөрдөж тунчиг сонирхож байсан байна. Тэрээр хотын номын санд очиж болсон явдалтай ойролцоо үйл явдалтай ном хайсан бөгөөд хачирхалтан түүнийгээ ч улсан юм. Тэр номонд мөн гэрийн эзэгтэй цусан мөр үлдээгээд алга болдог тухай гардаг зохиол байсанд сэтгүүлч эмэгтэй маш их гайхаж энэ номыг авч уншсан хүмүүсийн нэрсийг олж үзээд бүр ихээр гайхсан нь Жон Риш алга болохоос өмнө энэ номыг авч уншсан байж. Сэтгүүлч эмэгтэй энэ талаараа сонинд нийтсэн нь улам их хүний анхаарлыг татаж тэд үргэлжлүүлэн судалсаар Жон Риш номын сангийн идэвхтэй уншигч болохыг тогтоож алга болохоос өмнөх хагас жилийн хугацаанд авч уншсан бүх номыг олж уншихад ихэнх нь аллахтай зохиолууд болон алга болсон хүмүүсийн талаарх ном зохиол байсан байна. Энэ бүгдээс үүдэн Жон Ришиг удаан хугацааны турш төлөвлөж гэрээсээ зугтаасан гэх таамаг гарч эхэлсэн юм. Гэвч түүний найз нөхөд гэр бүлийнхний хэлснээр Жонд гэрээсээ зугтах ямар нэгэн үндслэл байхгүй гэд тэрээр хүүхдүүдтэй маш их хайртай байсан бөгөөд сайн дураараа тэднийг орхино гэж төсөөлөхдөггүй байна гэд тэр өөрийн хүсэж байсан нам гүм тайван амьдралаар амьдарч байсан гэж хэлсэн юм. Өөр бас нэг таамаг байдаг. Жон Риш нөхрөөсөө салахыг хүссэн бөгөөд тэр үед салалт гэдэг тэмч амар биш зүйл байсан тул ийм маягаар өөрийгөө алга болсон мэт харагдуулж зугтаасан гэдэг таамаг юм. Жоны өмнө хамт ажиллаж байсан хүмүүс болон хуучин найз нараас нь түүний талаар асуухад гэрийн эзэгтэй болсон гэдэгт нь эргэлзэж байсан.
түүний асар их амбицтай, хөдөлгөөнтэй байдал нь гэрийн эзэгтэй болоод хүүхэд хараад сууна гэдэгтээ нийцэлгүй санагдаж байсан талаар хэлсэн нь энэ таамгийг мөн үнэмшилтэй харагдулсан юм. Өөр нэгэн таамаг байдаг нь нөхөр нь хэн нэгнийг хөсөлж эхнэрийг хөнөөлгөөд цогцыг нь нуулгасан гэх таамаг. Мөн энэ таамгийг түүний гэрийн ойролцоо харагдсан үл таних машинтай холбож тайлбарладагч ямар ч нотлохоогүй таамаг юм. Ийм үйлдэл хийсэн байж болох сэдэлж олдоогүй байна. Харин нөхөр Мартин Риш олон жилийн дараа нэгэн таамаг дэвшүүлсэн. Эхнэр нь сэтгцэн ямар нэг өвчтөй байгаад тэр өдөр магадгүй сэтэрч эсвэл санамсаргүй байдлаар өөрийгөө гэмтээсний үр дүнд ой санамжаа алдаж гэрээсээ төөрсөн байж болох юм гэдэг хувилбар бодсноо олон жилийн дараа хүүхдүүдтэй хэлжээ. Энэ хэргийн мөрдөгч Лео Алгио тэтгэвртэй гарсан ч энэ хэргийг судалж байсан бөгөөд энэ бол түүний хувьд мартахын аргагүй хачирхалтай хэрэг гэд өөрийн гисэн батлагдаагүйч байж болох таамагтай гэж хэлсэн юм. Гэвч мөрдөгч энэ тухайга олон нийтэд ил болохыг хүсээгүй байна. Магадгүй хизэж нотолч юм уу өгөөсгөж чадахгүйгээс хойш гэд хүнд хэлхийг хүсээгүй биз. Мартин Риш энэ явдлаас хойш хизэж гэрлээгүй бөгөөд хоёр хүүхдээ ганцаар амжилттай өсгөж эхнэрээ өргөлж хаа нэгтээ амьд мэнд байгаа гэдэгт итгэдэг байсан гэсэн юм. Эхнэр нь хэзээ нэгэн өдөр ярина гэж итгэдэг байсан учраас хожим тэд хуучин байшингаасаа нүүсэнч утасныхаа дугаарыг солиогүй үлдээсэн гэжээ. Нөхөр нь 2009 онд нас барсан юм. Мартины амьдралынх нь ганц хүсэл нь 1961 оны тэр өдөр эхнэрт нь яг юу тохиолдсон талаар мэдэх байсан ч үүнийгээ мэдлгүй нас барсан гэж түүний хүүхдүүд хэлсэн байна. Жирийн нэг гэрийн эзэгтэйтэй юу тохиолдсон байж болох вэ? Та бүгд энэ хэргийн талаар санал бодлоо хуваалцаарай.